Сайн байна уу? History of Computing гэдэг сэдвийг программын хэмжээний 1-р курсын хуулинд танилцуулж байна. Тооцоолох техникийн түүх нь хүний тооцоолох хэрэгцээ, инновац, шинжлэх ухаан, харилцаа холбоо, үйлдвэрлэлийн хөгжилтэй салшгүй холбоотой. Дараах тайланд доорх үе шатуудыг хамруулан тайлбарлав. Инновац ба математик. Эрдэмтэд далайгаар аялах, одон орон судлах, газар хэмжих хэрэгцээ нь тооцооллыг хөгжүүлэх гол шалтгаан болсон. Тэнгисийн инновацид тригонометри, логарифм, хүснэгтэн тооцоол ашиглагдаж байв. Абсолют логарифмын шугам зэрэг хэрэгслүүд нь тооцооллыг хурдан алдааг багасгах боломж олгосон. Механик компьютерийн үе 17-аас 19-р зуунд механик тооцоолоор гарч ирсэн. Блез Паскалийн нэмэх машин, Готфрид Лейбницийн үржүүлэх механизм нь автомат тооцооллын эхлэл болсон. Чарльз Бэббижийн аналитикал энжин нь орчин үеийн компьютерийн үндсэн ойлголтууд болох санах процессор, програмчлалын санааг анх удаа тодорхойлсон. Боломж бүрдүүлэгч технологи телеграф. Телеграф нь мэдээллийг цахилгаан тохиогоор дамжуулан анхны технологи байв. Энэ нь нөгөөдлийг кодлох, дамжуулах, хүлээн авах ойлголтыг бий болгож дараагийн компьютер харилцаа холбооны системийн суурь болсон. Морзын код нь мэдээллийг бит маягаар илэрхийлэх санаатай төстэй. Анхны электрон механик компьютерууд 20-р зууны эхээр реле ашигласан электрон механик компьютерууд бий болсон. Марк I зэрэг машинууд нь механик ба цахилгаан системийг хослуулсан бөгөөд шинжлэх ухаан цэргийн тооцоонд ашиглагдсан. Эдгээр нь бүрэн электрон компьютерт шилжих завсрын үе байсан. Анхны мейнфрейм компьютерууд 1940-с 1950-ад онд вакуум хоолой ашигласан том оврын компьютерууд NAS, Univas бий болсон. Эдгээрийн голдуу засгийн газар, их сургууль, томоохон байгууллагад ашиглаж байв. Өндөр өртөгтэй илэрчин хүч хэрэглэдэгч асар хурдан тооцоолол хийх чадвартай байсан. Транзистор интеграл схем микропроцессорын мэндэлсэн үе. Транзистор вакуум хоолойг орлож компьютерийг жижиг найдвартай хяналттай болгосон. Дараа нь интеграл схем гарч нэг чип дээр олон мянган транзистор байрлуулах боломж бүрдсэн. Микропроцессорын ачаар хувийн компьютер бий болсон. Олноороо ашиглах компьютерт ба интернетийн өсөлт 1970-ад оноос хувийн компьютер өргөн хэрэглээ нэвтэрч 1990-ад онд интернет хурдцтай хөгжсөн. Мэдээлэл солилцоо, цахим шуудан, вебсайт, улмаар үүлэн технологи, хиймэл оюун ухаан бий болж компьютер нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Дүгнэлт хэсэгт гэвэл тооцоолох техникийн хөгжил нь инновац, механик машин, цахилгаан холбоо, электрон технологиос эхлэн өнөөгийн дижитал ертөнц хүртэл тасралтгүй ахиж ирсэн. Энэ хөгжил нь орчин үеийн нийгэм эдийн засгийн шинжлэх ухааны үндэс суурь болж байна. Анхаарланд тулсан баярлалаа.